Сайн байцгаана уу? Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэд болон эрүүл мэндийн байгууллагуудад аль бие усны мэдээлэл өгөх зорилгоор цуврал нэвтрүүлгийг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаарт бодлого дүгнэлтийн газрын ахлах мэргэжилтийн янжин долгоор олон нийтэд харилцах хэлцээ ажилтан учрал миний бие хамтран хор тавдрын тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг өгнө. Өдрийн мэнд. За тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сангаас хор тавдртай холбоотой ямар тусламж үйлчилгээг санхүүжүүлж ажиллаж байна вэ? Эрүүл мэндийн тухай хууль заасны дагуу хор тавдрын тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалын сангаас 100% санхүүжүүлдэг. Хор тавдрын тусламж үйлчилгээнд дээр амбулаторийн тусламж үйлчилгээ, хэвтүүлэн эмчлэх, мэс засал, хор тавдрын дараах хийм болон туяа эмчилгээ, мөн онцлогоо шимжилгээнүүдээр эрүүл мэндийн даатгалын сангаас 100% санхүүжилт олгоо явж байгаа. Сая бас эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 404-р тогтоол гэж шинэ тогтоол батлагдлаа тий. Энэ тогтоолд ер нь өмнөх тогтоолтой харьцуулбал ер нь өөрчлөлт нь юу байв тий? Хор тавдрын тусламж үйлчилгээний тусламж үйлчилгээг бол өмнө нь төрөөс 100% хариуцдаг гэсэн. Одоо энэ дээр хамтын төлбөртэй болж орж ирвүү эсвэл 100% төр хариуцах хэвээр байгаа юу? За хор тавдрын тусламж үйлчилгээ бол яг өмнөх хамтын төлбөрийн хувьд бол яг өмнөх тогтоолууд дээр хэрэгжижсэн яг хэвээрээ үргэлжилж байгаа. За энэ удаагийн тогтоол дээр орсон хор тавдртай холбоотой гол нэг өөрчлөлт юу вэ гэхээр хор тавдрын химийн эмчилгээ буюу химийн эмчилгээний дотор химийн даавар эмчилгээ гэдэг нэг эмчилгээний төрлөөдөг. Тэгэхээр энэ хор тавдрын даавар эмчилгээ өмнө нь хор тавдрын химийн оншин хамааралтай бүлэгт хамаарч тусламж үйлчилгээг авдаг байсан бол энэ удаа даавар эмчилгээний эмүүдийг нь төр хариуцах эмийн жагсаалтад оруулсан. Тэгэхээр энэ нь өөр ямар учиртай вэ гэхээр өмнө нь эрүүл мэндийн байгууллагуудын хувьд бол хор тавдрын даавар эмчилгээг хийхдээ оншин хамааралтай бүлгээр буюу хэвтүүлэн болон өдрийн эмчилгээнийхээ төлбөрийн хэмжээнд оруулж явдаг байсан бол одоо бол тухайн эргэн даатгуулагчдад тусламж дааврын химийн дааврын эмчилгээний тусламжийг үзүүлэхдээ за оншин хамааралтай бүлгийн төлбөрийн хэмжээгийг санхүүжин дээрээс нь нэмээд тухайн эмийг тухайн иргэнд ямар тун хэмжээгээр хэрэгэлсэн бэ тэр хэмжээгээр нь санхүүжилтээ нэмж авна гэсэн. Тэгэхээр өмнөх тогтоолын үед эрүүл мэндийн байгууллагуудад гарч ирсэн бас нэг сөрөг зан үйл юу вэ гэхээр төлбөрийн хэмжээ үнэтэй эмүүдийн хувьд оншин хамааралтай бүлгийн хэвтүүлэн эмчлэх болон өдрийн эмчилгээгээр санхүүжилт авахд хэтэрхий бага байна. Бид нар алдагдалд ороод байна гэдэг асуудал тавиад байснаас болж эргэн даатгуулагчдад бас нэлээдгүй чирэгдэл учруулж байсан. Тэгэхээр энийг дахин судалж үзээ, дахиад оншин хамааралтай бүлэг төр өртгийн судалгаа хийж үзээд за дааврын эмчилгээг бол тусад нь төр хариуцах тусламж үйлчилгээ буюу төр даах эмийн жагсаалтад оруулж өгсөн гэсэн. Тэгэхээр хор тавдрын химийн даавар эмчилгээ хийдэг иргэдийн хувьд л одоо энэ чирэгдэл энэ байхгүйгээр тусламж үйлчилгээг авах боломж нь бол бүр нээлттэй болсон гэсэн. Саяс төр хариуцах юм гэдэг хэрэгжтэй те төр хариуцах эмийг ер нь иргэд хаанаас ер нь яаж авах хэвтэй хор тавдртай холбоотой зөв юмнууд байд юм уу хүчний төрлийн ямар юмнууд байд юм бол энэ нь. За төр хариуцах юм гэдэг бол эрүүл мэндийн тухай хуулийн дээр удаан хугацаагаар нөхөх эмчилгээний эмийг төрөөс хариуцна гэд тусгайлан заасан заалтын дагуу олгогддог юмуд байдаг. За энийг бол эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан өвчин эмгэгийн дагуу хэрэглэх эмийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр эрүүл мэндийн сайд энэ өвчний үед төр даах эм буюу иргэдэд эмнэлгээс эм олгоно гэсэн үг болох нь. За тэгэхээр эмийн өвчнийх нь нэрсийг өвчнийхэн жагсаалтыг эрүүл мэндийн яамнаас гаргадаг сайдын тушаалаар баталж гаргадаг гэсэн үг болох нь тий. За нэмээд энэ батлагдсан өвчний дагуу ямар юм хэрэглэх ёстой вэ гэдгийг нь олон улсын эмнэлзэн удирдамжин дээр юу гэж заасан бэ тэрнийхэн дагуу даатгалын сангаас санхүүжүүлэх жагсаалтыг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 4-р тогтоолоор батлаж гарсан байгаа. За энэ төр даах эм гэж хэлээд байгаа энэ юмуд ер нь бол хоёр төрлийн санхүүжилт хоёр төрөлд хуваагдж болно гэсэн. Нэг нь бол амбулатороор олгох юмуд гэж байгаа. Нөгөөх нь хор тавдрын химийн даавар бай дээрээс нь тархлаа эмчилгээний юмуд гэсэн юм хоёр ялгаатай санхүүжилт явж байгаа. Хоёр ялгаатай жагсаалт байгаа гэсэн. Тэгэхээр хор тавдрын үед хэрэглэгддэг юмудыг бол түрүүн хэлсэн хэвтүүлэн эмчлэх болон өдрийн эмчилгээ хийж явах явцдаа тухайн иргэнд нэмэлтээр ямар эмийг ямар тунгаар хэдэн ширхгийг хэрэгэлсэн тэр хэмжээгээрээ эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг нь 100% олгоо явдаг. За амбулатороор хэрэглэх эмүүд гэж байгаа. За энэ эмүүд бол юу гэдэг вэ гэхээр жишээ нь чихрийн шижинтэй, за унал таталт өвчтэй, эпилепси өвчтэй иргэдийн хувьд бол даатгуулагчдын хувьд за тухайн хяналтанд байдаг
төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагата хяналтанд тогтмол явж идэг бол тухайн эмээ тэр эмнэлгээсээ авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ бол төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад хамааралтай юмуд гэсэн үг болох нь шүү. Тэгэхээр чихрийн шижинтэй хүний хувьд одоо инсулин тариа гэдэг хэрэгэлдэгтэй жишээлбэл тэгэхээр энэ инсулин гэдэг тариаг дүүргийн эмнэлгээсээ хяналтын эмчийн заавар зөвлөмжийн дагуу олгодгоо гэсэн үг. Тэгэхээр эмийн сангаас биш эмнэлгээс эмигээ авах боломжтой гэсэн үг. Энэ нь бол иргэний ямар нэгэн хамтын төлбөр байхгүй 100% эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг нь олгоод явдгаа гэсэн үг. Шаардлагатай бол ер нь тухайн иргэнд шаардлагатай эмийн тоо хязгаар бол заахгүй гэсэн юм шүү дээ. Эрүүл мэндийн байгууллага тал дээр энэ хүн дээр төр даах эмийг олох уугүй юу гэдэг шийдвэр нь эрүүл мэндийн байгууллага тал дээр өөрсдөө нь гардаг гэсэн. Тэгэхээр энэ бол эмнэлэг магадлалын комисс дээрээс нэмээд тухайн эмнэлгийн эмчнэрийн комисс байдаг. Хяналтын комисс тэр комисс хуралдаад энэ иргэнд энэ эмийг энэ өвчний учир олгоно гэдэг шийдвэрийг гаргадаг гэсэн. Тэрийг нь тухайн шийдвэрийн дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас олгоод явж байгаа гэсэн. Олон нийтийн захин сүлжээнд эрүүл мэндийн даатгалтай холбоотой бас мэдээллүүд явж байна. Эндээс хамгийн их яригдаад байгаа асуудал нь тухайн иргэн нэг эрүүл мэндийн байгууллагт 2 өөр өвчнөр үзүүлэх гэр болохгүй байна. Эхнийхээ заавал хаалгаж иж дараагийнхаа эмчид үзүүлэх ёстой гэсэн мэдээлэл яваад байна тийм. Энэ тал дээр нэг мэдээлэл өгөхгүй. За, амбулаторийн тусламж үйлчилгээнд дээр амбулаторийн цогц тусламж үйлчилгээ гэдэг ойлголт байгаа. За, энэ юу вэ гэхээр тухайн иргэнийг нэг эрүүл мэндийн байгууллагт орж ирэхэд асуудлыг бүрэн шийдээч гэж байгаа. Энэ юу вэ гэхээр тухайн иргэнд нэг асуудал байхыг үгүйсэхгүй, тэ? 2 эрхтэн тогтолцооны асуудал байхыг үгүйсэхгүй, 1 эрхтэн тогтолцооны асуудал, магадгүй 5 эрхтэн тогтолцооны эмэг байхыг үгүйсэхгүй, тэ? Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн иргэн танаа эмнэлгийг хандаж очсон л бол энэ иргэний асуудлыг бүрэн шийдэгдэг зарчим явж байгаа гэсэн. Тэгэхээр би одоо үгдгийн зүрхний эмчд үзүүлчихэд 2 дахь удаага бөөрийн эмчд үзүүлэх гэхээр болохгүй байна гэдэг асуудлыг асуугаад байгаа гэж ойлгож байгаа тийм. Гэтэл тухайн эрүүл мэндийн байгууллага дээр надад 2 асуудал тулгараад би очиж байгаа бол тэр эмнэлэг миний асуудлыг бүрэн шийдэх ёстой буюу зүрхнийхээ эмчэд ч үзүүлэх ёстой, дээрээс нь нэмээд бөөрийн эмчэд ч үзүүлэх боломжтой байх ёстой гэсэн. Тэгэхээр яг эрүүл мэндийн байгууллагуудын хувьд яагаад ийм асуудал гаргасан бэ гэдээ ингээд судлаад үзэх юм бол иргэн даатгуулагчид маань бас 2 3 ч юм уу тийм магадгүй нэлээд эдийн эмчтэр цаг авсан ярнасаа аль нэгэн дээр нь ордгоо ч юм уу тийм. Тэгэхээр энэ цагийн хүлээлтлээс болоод дараагийн хүмүүсийн хүлээлтлийн хугацаа уртсчдаг асуудлууд бас нэлээдгүй байдаг юм байна. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоо эрүүл мэндийн байгууллагуудаас гарч байгаа нэг сөрөг зан үйл гэсэн. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын байгууллагаас бол яг ийм тохиолдлыг авч болохгүй гэсэн залт ерөөсөө байхгүй. Харин ч яг энэ иргэнд 2 асуудал байна. Хоёулангийн шийдэж өгөөч гэдгийг энийг бүрэн шийдээч гэдэг байдлаар амбулаторийн цогц тусламж үйлчилгээ гэдэг нэр томьёор гаргаж ирээд тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг нь ялгаартайгаар буюу нэмэгдүүлж тооцсон гэсэн. Тэгэхээр иргэн даатгуулагч болгон нэг буюу 2 асуудалтай байхгүй магадгүй 3 4 асуудалтай байна. Тэрийг нь эрүүл мэндийн байгууллага бүрэн шийдэх ёстой гэсэн. Тэр хэмжээний зардлыг нь даатгалын байгууллагаас тухайн эрүүл мэндийн байгууллагад олгож байгаа гэсэн. Тэгэхээр нэг эрүүл мэндийн байгууллагын хувьд заавал өмнөх тусламжаа дуусгаж иж дараагийнхаа тусламж руу очно гэсэн ойлголт байхгүй гэсэн. Тэгэхээр магадгүй шаардлагатай бол анх эрэхтэй л тухайн иргэн 2 эмчтэр цаг аваад нэг өдөр 2 тусламжаа үзүүл аваад магадгүй шаардлагатай бол онцлогоо шинжилгээгээ хийлгээд тэгээд асуудлаа шийдэх бүрэн боломж байгаа. Тэнгүүд бас яг ялгаагүй нэгэл нэг эмнэлэгт үзүүлээд тусламж үйлчлэгэнд дуусаагүй тэ авч хараахан дуусаагүй байгаад үргэлжилж идэг эхний тусламж үйлчлэгээ аваад ингээл үргэлжилж идэг. Тэнгүүд дахиад нэг өөр эмнэлэгт хандах шаардлагатай болно шүү дээ. Болё л да тэ. Жишээлбэл хор тавдраар ирсэн хор тавдртай туссан болж магадгүй хавдар судлалын үндэсний төвд үзүүлж байгаа. Тэнгүүдээ дахиад нэг дүүргийн эмнэлэгт үзүүлэх ч юм уу 2 дугаар 3 дугаар өөр лавлгаа шийдлийн эмнэлэгт үзүүлэх шаардлага гарлаа. Энэ тохиолдолд юу яаж үзүүлэх ёстой? За энэ бол ер нь 2 эрүүл мэндийн байгууллагт ч гэсэн адилхан гэсэн. Гэхдээ яг ижлэгэн асуудлаар 2 эрүүл мэндийн байгууллагт хандна гэдэг бол тухайн өмнөх буюу хамгийн эхэлж үзүүлсэн эрүүл мэндийн байгууллага магадгүй асуудлыг шийдээгүйгээс болсон байхыг үүсэхгүй те. Тэгэхээр энэ бол эрүүл мэндийн байгууллагыг бас үзүүлж байгаа тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх тухай асуудал. Яг 2 эрүүл мэндийн байгууллага төр зэрэг тусламж үйлчилгээ авахд болохгүй байгаа гэдэг асуудал бол одоо байхгүй. Тэгэхээр яг адилхан түрүүний хэлсэн зарчмын дагуу үзүүлэх боломж нь бол тухайн эрүүл мэндийн байгууллага төр бол бүрэн байгаа буюу даатгалын байгууллагаас олгож байгаа гэсэн. Даатгалын байгууллагаас санхүүжилтийг нь бол бүрэн олгож явж байгаа гэсэн.
Яг энэтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд дээр хүчин чадлаас хамаарат магадгүй зарим шинжилгээ, онцлогыг хийх чадамжгүй байхыг үүсэхгүй тийм. Тэгэхээр манай эрүүл мэндийн байгууллагуудын хувьд бол бас хүчин чадал харьцангуй ялгаатай. За нэг шинжилгээг бүх эрүүл мэндийн байгууллага хийдэг байлаа гэхэд хоёр дахь шинжилгээг зөвхөн нийгэм хоёрхан эрүүл мэндийн байгууллага хийдэг тохиолдлууд байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн сүүл батлагдсан тогтоол дээр юу гэж орсон гэхээр тухайн иргэнд тусламжаа үзүүлж явах явц чинь чадахгүй нэг тусламж гараад ирлээ тийм. Магадгүй нэг шинжилгээ хийх гэхэд тухайн эрүүл мэндийн байгууллага чаддаггүй байж болно. Тэгвэл хоёр дахь эрүүл мэндийн байгууллага руу за яг энэ шинжилгээг хийгээд өгөөч гэд захимаар хүсэлтээ илгээх боломж нь нээлттэй гэсэн. Тэгэнгүүт тэрийг хийдэг эрүүл мэндийн байгууллага нь тухайн иргэнд үйлчлээд яг өөрийнхөө хийсэн шинжилгээний зардлыг авчна. Өмнөх буюу тусламжаа үзүүлэх гээд явуулсан эхний эрүүл мэндийн байгууллага бол өөрийнхөө үзүүлсэн эмчийн үзлэгч байд юм уу те хийсэн онцлог шинжилгээнийхээ зардлыг авна гэсэн. Тэгэхээр иргэдэд дахиад заавал эмчит үзүүлээл те хоёр дахь эрүүл мэндийн байгууллага дээр ч бол эмчит үзүүлээл дахиад шинжилгээний цаг авах биш зөвхөн ганц шинжилгээний цаг аваад үзүүлэх боломж нь нээлттэй. Гэхдээ энэ шинжилгээний жагсаалтыг нь эрүүл мэндийн даатгалын захим систем дээр ирж байгаа эрүүл мэндийн байгууллагуудаас ирж байгаа дата мэдээлэлд үндэслээд үнэхээр хаана хийж ийн хэн хийж чадахгүй байна гэдгээс нь хамааруулаад эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар 2024 оны А150 гэдэг тушаалаар шинжилгээнүүдийг баталсан байна. Тэгэхээр энэ шинжилгээ өөрөө 3 төрлийн шинжилгээг баталж байгаа. За нэг нь бол эмгэг судлалын шинжилгээнүүдийг нэгдүгээр хавсралтаар, хоёрдугаар хавсралтаар болохоор төрөлцөн мэргэжил авалгаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын хувьд хийх боломжтой шинжилгээнүүд. За энэ нь өөрөө дотор нь бас ялгаатай хоёр хэсэг байгаа. За энэ хэсэг нь юу, нэгдүгээр хэсэг нь юу гэхээр анх шатны эрүүл мэндийн байгууллагуудаас илгээж байгаа шинжилгээ гэсэн ийм 3 төрөл байгаа гэсэн. За авалгаа шатлалын эрүүл мэндийн байгууллага дотор хийгдэг шинжилгээнүүд нь дотроо 2 өөр маягаар санхүүжилт явж байгаа. За энэ нь юу гэхээр эхний хэсэг нь бол авалгаа шатлалын эрүүл мэндийн байгууллага зөвхөн цөөх эрүүл мэндийн байгууллага гэдэг. Зөвхөн 1-2 эрүүл мэндийн байгууллага хийдэг тусламжуудыг нь бол амбулаторийн цогц тусламж үйлчилгээ үзүүлсэн дээрээс нэмээд тухайн шинжилгээг хийх боломж нь тухайн эрүүл мэндийн байгууллага дээр байгаа гэсэн. Жишээлбэл халдвар төвчин судлалын үндэсний төв байгаа. Тэгэхээр халдвар төвчний үеийн нарийн төвхтэй шинжилгээнүүдийг дийлэнх нь зөвхөн тэдний эмнэлэг хийж байгаа. Тэгэхээр эдгээр шинжилгээнүүдийг халдвар өвчин судлалын үндэсний төв дээр эмчэд үзүүлээд амбулаторийн тусламж үйлчилгээ авч явах явцдаа хийлгэх боломжтой. За ингэж хийлгэснээрээ тухайн эрүүл мэндийн байгууллага нь бол амбулаторийн цогц тусламж үйлчилгээний санхүүжилтийг авах нь дээрээс нэмээд тухайн шинжилгээнийхээ санхүүжилтийг нэмж авна гэсэн. За хоёр дахь төрөл гэж хэлсэндээ хоёр төрөл байгаа гэсэн. Тэрний хоёр дахь төрөл нь юу гэхээр авалгаа шатлалын эрүүл мэндийн байгууллага хооронд хийх шинжилгээнүүд гэж байгаа. За тэгэхээр энэ шинжилгээнүүд дотор одоо жишээ аваад хэдүүлээ үзье те. Бүх авалгаа шатлалын эрүүл мэндийн байгууллага дээр компьютер томограф хийж гэнэ үү гэхээр бас үгүй. Гэхдээ бүр тийм цөөхөн 1-2 эрүүл мэндийн байгууллага хийж гэнэ үү гэхээр бас үгүй байгаа те. Нилээдгүй эрүүл мэндийн байгууллага компьютер томограф хийж байгаа. Гэхдээ харьцангуй ачаалал хүлээгдэлтэй иргэдийн хувьд бол чирэгдэл бухимдал нэлээдгүй байдаг. Тэгэхээр бид нэг эрүүл мэндийн байгууллага дээр очиж үзүүлэхэд компьютер томограф хийдэггүй эмнэлэг дээр үзүүлэлээ гэж бодоход хэрвээ тэр шинжилгээг хийх шаардлагатай гэж үзэх юм бол тухайн эрүүл мэндийн байгууллагын эмч нь компьютер томографын захиалга үүсгэн гэсэн үг. Цахим дээрээ иргэний үзэж байхдаа бид нар ингээд эмчнэр маань ингээд цаасан дээр бичиж өгдөг шүү дээ. За компьютер томограф хийлгээд дэргээ явуулдаг байсан бол одоо цаасан дээр шийдүүлээд цахим дээр бичдэг болно гэсэн үг байна шүү. Тэрийгэ цахим дээр бичсэний дагуу иргэн дараагийн компьютер томографийн хүлээгдэлгүй очиод хийх боломжтой. Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээтэй эрүүл мэндийн байгууллага дээр очиод компьютер томографийн цахим дээр үсгсэн захиалгын дагуу хийх боломжтой гэсэн. Тэгснээрээ хоёр эрүүл мэндийн байгууллага өөр өөрсдийн үзүүлсэн тусламжийнхаа санхүүжилтийг авна гэсэн үг л. Сайн санхан шатны эрүүл мэндийн байгууллага гэрлээ шүү дээ. Хор тавдрын ер нь ямар тусламж үйлчилгээг анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой байд юм бэ? Тэр талаар мэдээлэл өгвөл. За анх шатны эрүүл мэндийн байгууллагууд бол хор тавдрын эртэлрүүлгийг бол заавал хийх ажлын нэг хэсэг байдаг. Тэгэхээр тухайн насны товлолт наснаа тухайн эрүүл мэндийн анх шатны эрүүл мэндийн байгууллага бол нэгдүгээрт эртэлрүүлгийг бол өөрийн төвшөнд хийнэ гэсэн үг. Заавал онцлогош эртэлрүүлгийн эрсдлийг үнэлэх. За хамгийн энгийн шинжилгээнүүдийг хийгээд илрүүлэх боломжтой шинжилгээнүүдийг хийх боломж нь бол тухайн эрүүл мэндийн анх шатны эрүүл мэндийн байгууллага дээр байгаа. Дээрээс нэмээд яг хорт хавдраар өвчлсөн иргэдийн хувьд бол гэрийн тусламж үйлчилгээ болон
За бүр хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ байдаг. Тэгэхээр энийг бол эрүүл мэндийн даатгалын сангаас 100% санхүүжүүлээ явж байгаа гэсэн. Тэгэхээр агшны эрүүл мэндийн байгууллагууд маань заавал хэвтүүлэн эмчилж хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлэх биш, гэрт нь байгаа иргэдтэй хурц очиод хөнгөвчлөх тусламж үйлчилгээг нь үзүүлэх боломж агшны эрүүл мэндийн байгууллагууд дээр бол бүрэн байгаа гэсэн үг. Тэгэхээр хор тавдрын хими эмчилгээг явцад хордлого тайлах эмчилгээ гэдэг те хими эмчилгээ хийснийхаа дараа эмнэлгүүд бол анхан шатны байгууллагад очиод хийлэгч гэдэг юм уу те эсвэл гэрээрээ очиод тусал хийлэгчгээ гэсэн байдлаар явуулаад идэг. Энэ ер нь зөв юм уу? Ер нь энэ хордлого тайлах эмчилгээг ер нь яг хаана хийлгэх ёстой вэ? За хорт хавдрын дараа хими эмчилгээ, химийн бай эмчилгээ, химийн даавар эмчилгээ, химийн дархлаа эмчилгээний үед хордлого тайлах эмчилгээний зардал нь тухайн оншийн хамааралтай бүлгийн төлбөрийн хэмжээнд багтсан байдаг гэсэн. Тэгэхээр химийн эмчилгээ, химийн бай, даавар, дархлаа эмчилгээний үед хордлого тайлах эмчилгээ хийх шаардлагатай бол яг тухайн хийсэн эмнэлэг хийх ёстой. Тэрнээс биш агшны эрүүл мэндийн байгууллага руу тэр хордлого тайлах үйлчилгээгээ хийлгээ гэж явуулж байгаа нь энэ бол зохисгүй гэсэн. Хэрвээ мэд иргэн даатгуулагч та бүхэнд ийм асуудал тулгараад за хими эмчилгээ хийлгсэн газар нь тусламжаа хордлого тайлах тусламжийг нь хийхгүйгээр те эмчилгээ дутуу хийгээд тухайн эрүүл мэндийн байгууллагаас таныг өөр эрүүл мэндийн байгууллага руу хэрвээ очиж хийлгээ гэдэг ийм асуудал тавьж байгаа бол эрүүл мэндийн даатгалын ерхий газарт хандж болно. Тэгэхээр энэ яагаад гэвэл эрүүл мэндийн даатгалын ерхий газар дээр гэрээлт хариуцсан нэгж байдаг. За энэ нэгж маань өөр ямар үүрэгтэй оролцдог вэ гэхээр эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ хийх, дээрээс нэмээд гэрээний хэрэгжилтийг үнэлэх хяналт их чиг үүрэгтэй нэгж байдаг. Тэгэхээр энэ нэгж маань өөрөө тухайн асуудлыг хянж үзээд хэрвээ мэд иргэнээс нэмэлт төлбөр гаргуулсан эсвэл өөр эрүүл мэндийн байгууллага гэрээнийхээ заалтыг зөрчөөд өөр эрүүл мэндийн байгууллага руу тусламж үйлчилгээгээ дутуу үзүүлсэн тохиолдлуудыг нь хянж үздэг гэсэн. Тэгэхээр таны асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн. Тэгэхээр ер нь бол хор тавдрын хими эмчилгээ, бүх төрлийн хими эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн хувьд бол хордлого тайлах эмчилгээ нь тухайн оншийн хамааралтай бүлгийн төлбөрийн хэмжээнд багтсан байдаг учраас тухайн эмнэлэгтээ хордлого тайлах эмчилгээг нь заавал хийх ёстой гэсэн. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэд болон эрүүл мэндийн байгууллагууд мэдээлэл өгөх зорилгоор бэлтгэж буй нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөлөө. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид хор тавдрын тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг өглөө. Өнөөдрийн нэвтрүүлэгтэй холбоотой танд асуух асуулт байвал энэхүү нэвтрүүлгийн доор коммент хэлбэрээр үлдээгээрэй. Бид дараагийн нэвтрүүлгээр таны асуултанд хариулах болно.